одоо зогсож хорвоог орхиж байгаа тохиолдлууд айгүй их гараад байгаа л да. Тэгээ энэ дээр та одоо жишээ нь ер нь яг ямар бодолтой ямар барь суртаа байдаг бол. Тэгтээ бүх одоо дийлэн хүмүүс айгүй их залуужж байна гэдэг байгаа. Залуугаараа ингээд зүрх зогсох гинтийн ийм одоо сэрээгүй энтер гэсэн ийм үг ерөнхийдөө бол ард түмний дунд байна л да. Тэгэхээр нэгдүгürt нь бол нас залуу цус шингэн гэж та түрүү хэлсэн тий. Тэгэхээр цус шингэн байх тусмаа хүн эрүүл байх юм байна гэж ойлголоо. Тэгвэл цусаа шингэн байлгахын тулд бид нэр өдөр тутмынхаа амьдралын хөвшилтэй наад зах нь одоо ямар зуршлыг өөртөө суулгах хэрэгтэй байдаг юм бол. Ерөөс цус шингэн байхад бол гаднаас нэг таблет гуугаал янз бүрийн одоо зутан идээл ингээд ах юм гэж бол байдаггүй. Цусыг өтгөн болгодог сүдэгч хүчин зүйлүүдээс л зайлсхийх гэсэн үг. Хамгийн нэгдүгürt нь тамхи татахыг болчих хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол ямар нэгэн хэмжээгээр зүрх гинт зогсох энэ одоо асуудалд нөлөөлөх хүчин зүйлс гэж байгаа нь миний саяын дурдсан хүчин зүйлс байхгүй юу? Тий. Одоо дөнгөж төрж байгаа хүүхдийн үүдлээсийг ялгаж аваад боловсруулад хөлдөөгөө хадгална гэсэн үг. Ер нь би одоо өөрөө яг цусны эмчил болохоор бүр хамраас цус гарсан ч айдаг шүү дээ. Би яг надад бол айдстай. Ер нь одоо цусыг тодорхой хэмжээгээр донорын тэр сайн үлсийн аянд цус өгч явах бол би организмд маш хэрэгтэй. Тий. Амьдралын зөв хэв маяг гэдэг чинь юуг хэлээд байгаа гэхээр зэрэг маш энгийн. Таныг нэвтрүүлэгт оролцсон гээд баг зэргийн судалгаа явуулаад тэг 41 жил яг нэг байгууллагатай ингэж ажиллана гэдэг бол одоо хувь хүний талаас ямар одоо хүмүүжил гэх үү эсвэл яг одоо өөрийн арга барил хөө ингэж бодоод үзэх юм бол яг нэг юм тууштай байдал гэдэг зүйл анзаарч байгаа. Тэгвэл ерөн зүгээр ингэж анзаарч хахад таны үеийн хүмүүсийн яг нэг тэр төлөвшил гэдэг юм тийм тууштай байдал одоо нэг юмд яг ингэж нэг үнэнч сэтгэлээсээ ханддаг гэдэг нэг юм төлөвшлийг нийгэм нь өөрсдөө бий болгож өгсөн юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Тэгэхээр ер нь яг энэ төлөвшил хувь хүний хүмүүжлэлтэй холбоотой төлөвшил гэдэг юм нийгэм нь ингэж одоо яг танаа үеийнхнийг ингэж хувааж өгсөн байт юм. Яагаад ийм ингэж хитрхи юм тууштай зан чанартай байт юм бол би ер нь бол боддог энэ одоо 40 гаруй жил ингээд нэг газараа нэг эмнэлэгтээ нэг байгууллагада нэг хамт олон дотор ажиллана гэдэг бол бас үнэхээр их одоо хүний одоо юуг шалгасан тийм ээ сэтгэлийг шалгасан ур чадварыг шалгасан үнэнч байдлыг шалгасан их л олон ийм шалгуур үзүүлэлтүүд байдаг байх гэж боддог. Тэгвэл ер нь миний үеийн хүмүүст бол бас нэг тийм тууштай зам бий л дээ. Ерөөсөө угаасаа нийгэм нь бид нарыг өөрөө тэгж одоо төлөвшүүлж өгсөн ийм учиртай юм. Тийм болохоор зэрэг хамгийн гол асуудал нь бол нийтээрээ миний үеийнхэн бол нэг л юмд одоо зориг шулуудаад тэрнийхээ төлөө одоо зүтгэх юм бол одоо тууштай явж чаддаг, тэрнийхээ үр дүнг үзэж чаддаг дийлэнх олон хүмүүс нь тийм. Улсын нэгдүгээр төвөмлөг намайг одоо анх хуваарлагдаад ирж байхад бол улсын клиникийн төвөмлөг гэж байсан. Тэгээд би 1984 онд анагаах ухааны дээд сургуулийг онц төгсөөд эрүүлэг хамгаалах яамны томилолтоор яг энэ улсын клиникийн төвөмлөгт хуваарлагдж ирж исэн ийм түүхтэй анх хуваарлагдж ирэхдээ бол би эрдэнэтгэний тасагт ажиллаж байлаа. Эрдэнэтгэний тасагт одоо Кандл гээд хөрхий одоо бурхан болцсон эрдэнэтгэний тасгийн эрхлэгч ийм удирдлагын доор 3 сар гаруй хугацаанд бол эрдэнэтгэний тасагт ажиллаад ингэснийхээ дараагаар бол клиник лабораторийн тасагт 10-аад жил ажилласан. Тэгж анхныхаа одоо нэгдүгээр эмнэлэгт улаан дипломтой төгссөнийхээ буянгаар ингээд гараагаа бол эрдэнэтгэний тасгаас эхлүүлж исэн ийм түүхтэй. Би ярилцсан зочдынхоо одоо тухайн мэрэгжлийн ажлыг ч юм уу сонгосон шалтгаан тэр хувь тавилангийн сонсох их дуртай л та. Тэгээ та яагаад ер нь анханасаа эмч мэрэгчлэлтэй хүн болъё гэсэн бодолтойгоор анагаах ухааны их сургуульд суралцсан юм бэ?
би ер нь анх 10 дугаар ангиад төгсөөд миний үед 10 дугаар анги төгсдөг байсан. Тэгээд 10 дугаар ангиад төгсөөд улсын багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын ангид конкурсанд орсон. За тэгээд би 38 оноо аваад яг хамар таслуулж исэн. Өөрөөр хэлэх юм бол надаас би одоо хамар таслуулсан техникумд жагсах хүүхдүүдийн нэгдүгээрт нь жагссан гэсэн үг. Тэр үед 21 техникум ирж исэн. Тэгээд 21 техникумаас анагаах ухааны дунд сургууль гэж ирсэн. За тэгээд анагаах ухааны дунд сургууль гэж хамгийн нэгдүгээрт нь уншихад нь би ер нь аавтайгаа ээжтэйгээч зөвлөд байгаа ч хүн байхгүй. Тэр хоёртойгоо ч зөвлөөгүйгээр одоо хүүхэд байсан дөнгөж 17 настай хүүхэд анагаах ухааны дунд сургууль гэж өөрөө сонгоод авчихсан. Тэгээд би анагаах ухааны дунд сургуульд ороод 2 жил онц сурсан. За тэгээд дунд сургуулийг онц төгсгөр зэрэг шууд анагаах ухааны дээд сургуульд элсэж ордог байсан. Тэр үед бол миний яг одоо сурсан лаборантын ангид бол анагаахын дээдэд шууд элсэж орох анги хэрэггүй. Имзүү анги энтрээс ирээд хүүхдүүд орсон. Би бол ажил дээр гарсан. Би тэгээд ажил дээр гарахдаа дунд мэрэгчлэр, лаборантын мэрэгчлэр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж исэн, 1-р амарч газар лаборантаар ажиллаж исэн. Тэгээд буцаад одоо Увс аймагтаа очиж нэгдсэн эмнэлэгт нь лаборантаар ажиллаж агаад 2 жил ажиллаад би конкурсанд орсон. Анагаах ухааны дээд сургуулийн. Тэгэхэд би конкурсанд ер нь 10 жил байхдаа орос хэлтэй гайгүй хөгжсөн. Тэгээд хамгийн ихний орос хэлний шалгалтанд дээр би 14 он аваад үлдсэн 2 шалгалтнаас чөлөөлөгдөд анагаах ухааны дээд сургуульд элсэж орж ирсэн. Тэгэл бүтэн 6 жил анагаах ухааны дээд сургуульд онц төгсөөд онц сураад тэгээд энэ 1-р эмнэлэгт хуваарлагдж ирсэн байхгүй юу. Би зүгээр дотроо бодгийн 40 гаруй жил ингээд 1-р эмнэлэг дотор ингээд алгаад явхад би ер нь хэдэн километр алхсан байдаг бол доо гэд их сонирн бодол орж ирдээ надад тий зүгээр ингээд ойрхон зур тэгсэн мөртлөнгөөсөө би зүгээр ингээд нөгөө химжилт хийгээд ингээд үсэх юм бол би ер нь энэ 41 2 жилийн хугацаанд 1-р эмнэлэг дотор хэдэн километр би алхсан байдаг бол тэрнийг нэг тооцоолж гарах юмсан гэж боддгийн. Тэгээд тэрийг бол гарах бас надад амархан л юм шиг бодогддгийн зүгээр ер нь. Тэгээд анагаах ухааны дээд сургуулиа төгсөөл одоо 84 онд 1-р эмнэлэгтээ орж ирж ажиллаад тэгэл одоо дараагаар нь дотрын 3 дугаар тасаг буюу цус булчирхаан тасаг гэж хамт байсан. Энэ цус булчирхаан тасагт эмчээр ирж ажиллаад тэгээд үргэлжлүүлээл цус булчирхаан тасгийнхаа эрхлэгчийг хийгээд тэгээд ингэснийхаа дараагаар бол цусны эмгэх судлал, чөмг шилжүүлэн судлах төв, дотоод чуурал судлал, диабетийн төв гээд 2 төв болж салбарлаж хөгжсөн байгаа. 2009 онд бид нар 2019 онд бол одоо энэ салбарлаж хөгжснийхаа төвхт 10 жилийн ойг бас сайхан амжилт бүтээлээр дүүрэн гэж тэмдэглэж илаа. 2 том салбар ер нь бол намайг тэр лабораторийн эмч хийгээд ингэж яхад бол манай улсын 1-р төвлөгийн ерөнхий захирал академич, ардын эмч, доктор, профессор Онкуудаа гэж хүн байсан. Онкуудаа эмч манай эмнэлгийн дарга байхдаа өөрөө бол их тийм герман школтой хүн. Би ч н одоо нэг онц төгссөн юугаараа социализмын үед чинь онц төгссөн нөөц гэдэг юугаараа эрүүл хамгаалах яамд нөөцлөгдчихдөг юм байлээ. Нөөцийн бүртгэл. Тэгээд тэнд байж хахад намайг 87-аас 89 онд би яг Германд арднатурт 2 жил сурсан байхгүй юу. Бас л ерөөсөө би энд нэг хэлэх дуртай өгнө. Ямар ч ар өөрийн хаалга байхгүй. Ямарваа нэгэн танил гэдэг ийм юм байхгүй. Хөдөөний навсгар улаан паспорттой хүн би эрүүлэг хамгаалах яамны томилтоор 1-р эмнэлэгт хуваарлагдаад тэгээд ажиллаж байгаа төвшөө болоогүй онц төгсөгчдийн нөөцөнд нь байжгаад Германд 2 жилийн арднатурт бас сонгогдож явсандаа би их баярлалтай шүү дээ. Танаа гэр бүл танаас өөр одоо эмч мэрэгчлээ хүн байдаг юм болоо? Байхгүй. Тий. Би ерөөсөө миний ээж чинь 13 хүүхэд гаргаад тэрнээс 8 нь одоо амьд байсан. Тий. Одоо бол хөөрхий зургуулаа л байна бид нар. Тий. Ямар нэгэн байдлаар мэдээж ялангуяа эрүүл мэндийн салбар улсын одоо гэсэн тодтголтой том эмнэлгүүд ингээд байдаг ч гэсэн хувийн хөвшил бас тодорхой хэмжээнд ингээд өрсөлдөөнд орж ирж байгаа шүү дээ тий. Тэгээ хувийн хөвшил өрсөлдөөнд орж ирж байгаа ч гэсэн
тэнд одоо ялгарах тухайн хувийн хөвшил яаж ялгарх вэ гэхээр ерөөсө боловсон хүчнээр ялгарна. Тэнгүүд боловсон хүчин бол мэдээж эрүүл мэндийн салбар хэн одоо урт удаан хугацаанд ажилласан туршлагатай тухайн боловсон хүчин хамгийн одоо туршлагатай үнцэнтэй боловсон хүчин болдог байх л та. Тэнгүүд хувийн хөвшлүүдээс танд жишээ нь саналууд ирж ийсэн үү яг энэ хугацаанд тэгээд тухайн саналуудыг та яагаад хүлээж авдаггүй байсан юм? Ирэлгүй яах вэ? Энэ угаасаа өөрөө зах зээлийн цэвэр өрсөлдөөний юунд дээр тийм ээ. Энийг бол би бас их дэмжиж авдаг. Хувийн хвшлийн энэ одоо хөгжиж байгаа нь бол бас яг улсын чанартай ачааллуудыг маш их хуваалцаж бас их бууруулж тийм ээ. Ингэж тэнцвэржүүлж авч явж гин гэж ингэж боддог. Олон газруудаас бол саналууд ирдэг, ирж байсан. Одоо ч би бас зарим газруудад зөвлөхөөр ажилладаг. Тийм тэгээд өөрөө бас юу мэддэг чаддаг. Надад бас ямар хэмжээний эвдүү байна, тийм ээ? Жохон ч гэсэн туршлага байна. Тэрийг хуваалцахыг л боддог. Хаана хэрэгтэй газар нь. Би нэг газар нэг итгэж одоо аль болохоор одоо ер нь бол энэ төвлөрөл гэдэг юм ялангуяа энэ дээр ингээд хэлэхэд цусны эмч бол Монгол улсын хэмжээнд тунд цөөхөн. За бусад дотрын салбарууд бөөрийн эмч гэдэг юм уу, дотоод чөөрөл тийм ээ, ходоод илүү цусны эмч гэдэг ч юм уу, зүрх суд суушгины эмч гэдэг юм гэхээр ер нь энэ салбаруудын эмчнэр бол хангалттай дүүргүүдэд анхны шатлалт, хоёрдугаар шатлалт, гуравдугаар шатлалт. Цусны эмч нарын хувьд бол тийм биш. Ерөөс гарын 10 хороонд багтахаар ийм л хитгэн цусны эмч нар цөөхөн үнчин одоо ийм салбар байхгүй юу. Яг одоо насан туршидтын лавлгаа тусламж үйлчилгээг манай улсын 1-р төв эмнэлэг дээр үзүүлж байна. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр бол хүүхдийн цус савдрын эмчнэр бол байна. Бас л цөөхөн тооны гарын 10 хороонд багтахаар. За дээрэс нь Анхаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль дээр цус судлалын тэнхэм гэдэг байгаа. Тэнд манай цус судлаач багш нар байна. За Монгол Японы эмнэлэг дээр манай энэ багш нар бол бас ажиллаж байна гэдэг. Тэгэхээр ер нь Монгол улсын хэмжээнд цус судлаач эмч мэрэгчлэтнүүд бол харьцангуй цөөн. Тэгээд энэ өөрөө үнчин мэрэгчлэлт ингэж орж явдаг. Үнчин эмгэгэн ч гэсэн үнчин өвчин эмгэгт бол багтаж явдаг. Ийм одоо учиртай. Яг нарийн цусны мэрэгчлийн эмч цөөхөн байдаг гэхээр нь гайхчихлаа. Юунд гайхсан бэ гэхээр бидний эрүүл мэндэд ямар нэг асуудал гарахад аль нэг эмнэлгийн хаалга татхад хамгийн түрүүнд цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөгдгөө гэдэг яг гэтэл ингээ бодоод үзэхээр хамгийн суур одоо эрүүл мэндийн мэдээллийг тэндээс олж харж авч болж юм. Гэтэл яагаад тийм цөөхөн мэрэгчлэтнүүд байдгийн болоо гэдэг бас гайхал. Одоо тэгэхээр бид нар ер нь бол бодлогын хувьд энэ одоо улсын 1-р төв эмнэлэг дээр зөвхөн насан туршидтын тийм ээ насан туршидтын бүх одоо цусны онцлогын эмчилгээ лавлгаа тусламж үйлчилгээг үзүүлээд байна шүү дээ. Тэгэхээр одоо цаашдаа яах ёстой вэ гэхээр зэрэг энэ их төвлөрөөд байгааг төвлөрлийг сааруулахын тулд бид яг бодлогынхаа төвшөнд бол бас арга хэмжээнүүдийг эрүүл мэндийн яам интерес авч явуулж байна л да. Тухайлах юм бол одоо бүх 2-р шатлалын эмнэлгүүд дээр цусны эмч бэлтгэх хэрэгтэй гэдгийг бодлогоор. За мөн одоо 3-р шатлалын лавлгаа тусламж үйлчилгээ үзүүлж байгаа манай 2-3 дугаар эмнэлгүүд байна. Энд бол одоо амбулаторийн нөхцөл цус судлаач эмч суугаад амбулаторийн нөхцөлд хүн үзэж байна. Эд маань бол цаашдаа хэвтэх орто эхний ээлжинд ийм тасаг бас бий болгох хэрэгтэй. Тэгэх юм бол одоо хөдөө орон нутгийн Улаанбаатарын одоо оршин суугчид гэх тийм ээ энэ дүүргүүдийн оршин суугчид энтрийг бас ингээд юу яаж авч болно хуваарлаад хуваагаад ингээд авч болно шүү дээ тий. Гэтэл бүхий л тэр одоо манай энэ 10 хүрэхгүй эмч нар маань өдөрт энэ хотын бөглөрөлд нэг эмнэлэг рүү дуудлаганд явхад л нэг өдөр яажл. Дуудлагагүй өдөр гэж нэг өдөр байхгүй. Бүх дүүргүүд бүх одоо эмнэлгүүд 3-р шатлалын эмнэлэг ч гэсэн тийм ээ бусад одоо 3-р шатлалын том эмнэлгүүд ч гэсэн төрхүүд ч гэсэн бүгдээрээ цусны эмчийг дууддаг. Дуудлагагүй нэг өдөр ч өнчихгүй.
Тийм учраас хамгийн түрүүнд бол энэ цус судлаач эмч мэрэгчлэлтнийг ямар ч байсан эхний ээлжинд бэлтгэх нь маш чухал юм а гэдгийг манай одоо эрүүл мэндийн яамны цус судлалын мэрэгжлийн салбар зөвлөлөөс бас тодорхой хөтөлбөр гаргаад ингээд ажиллаад явж байгаа. Таныг одоо жишээ нь яг одоо нэг хотодны эмч, толгойн эмч, юуны эмч гэл ингээд нөгөө бөөрийн эмч гэл нөгөө эмч нар чинь яг нэг хариуцсан хэрэгтнүүдтэй шүү дээ. Тэгэхээр таныг одоо яг юуны эмч гэх үү? Цусны оюун дэлгэр. Цусны оюун. Тий. Өөрөөр хэлэх юм бол эмч хүн бол өөрийн овгоосаа гадна тэр салбараараа овглох хэвээр. Энэ бас их гайхамшигтай. Үнэхээр эмч хүн бол салбараараа овгладаг. Араасаа бол би хэдийгээр ихч хүн боловч намайг оюун дэлгэр ихчээ гэж дууддаг ховор тохиолдол тийм ээ ихэнхдээ дагвар нь юу гэвэл оюун дэлгэр эмчээ гэд энэ нэрэндээ бүр ингээд дэндүү дархлааждсан дэндүү гоё юм кайф авдаг энэ оюун дэлгэр эмчээ гэж дуудулж байгаагаас их урам зориг аваад ингэж л явдаг. Ер нь аливаа хүн бол ганц эмчийн мэрэгжилдэж биш аливаа мэрэгжилд аливаа өөрийнхөө одоо сонирхож байгаа юмд бол нилээн одоо тийм их хөнгөн чанараар нэлээд сайн донтож өгөх хэрэгтэй юм шиг байгаа юм. Үнэхээр зүрх сэтгэлээрээ дуртай болвол тэгээд цаана гараад явдаг. Мэдээж миний үед чинь зах зээлийн шуурган болоод хүмүүс чинь гахаа нохоо өрөөл наашаа цаашаа явал хүчнээ эмч нар бол ажил мэргэжлээ орхиол бизнес гэдэг юм уу тийм одоо юм хүм зардаг тийм худалдаа 8 хийгээд ингээд явсан. Тэгэхээр би бол өөрийгөө илүү тийм худалдаач 8 чин болох хүн гэхээс илүү болоод явбал явах л байх л та. Тэгтээ ерөөсөө эмчил хүн юм даа л гэж боддог. Тий. Эмчийнхээ мэрэгжилт их хайртай, маш их дуртай. Ерөөсөө гэрээсээ бие өвдөж гараад эмнэлгийнхээ хаалгаар орж ирээд хүчнээ мартчихдаг. Тэгээ гэрийнхэн уцтаад би нь яаж ийн гэхэлэр яасан гэд гих жишээтэй. Тэгж одоо өөрөөр хэлэх юм бол сатаардаг, тэгж ажил руугаа их анхаарлаа төвлөрүүлдэг. Их л дуртай хайртай мэрэгчлээ миний. Тий. Дээрэс нь би бол өөрөө ёстой өмнөг гэхэд Анагаах ухааны дээд сургуулийн алтан үеийн багш нар гэж алтан багш нараар би хичээл заалгасан. Бүр тэр хүмүүс бол зүгээр давтагдшгүй тийм мундаг хүмүүс байсан миний багш нар. Дээр нь намайг нэгдүгээр эмнэлэгт ороод ирэхэд ёстой жинхэнэ алтан үеийн уйггүй хөдөлмөрч шудраг үнэнч зарчимч бас хатуу айхтар эмч нар дунд орж ирж ирсэн би. Тэгээд энэ бүх алтан үеийнхний дунд би өөрөө боожиж хүмүүжсэн болохоор зэрэг алта байг гэхт нэг жоохон гуйланцартай хоцорсон юм уу да гэж тэгж боддгийн шүү дээ. Тий. Би үнэхээр бахархмар хүмүүсийн дунд байсан. Тий. Тэгээд ер нь бол би тэрэн дотроос юу хардггүй л ерөөс үннийг хэлэхэд бол нэг их юм одоо муу хамт олон гэж байдаггүй тий. Тийм учраас тэр сайхан хамт олон дотор хөв хүн өөрөө л ингэж төгөлдржиж өөрөө өөрийгөө л боловсруулж тий сурч мэдхийн төлөө тэдраасаа хоцрохгүй төлөө ингэж л бас мөр зэрэгсэж хамт явахын тулд их уйггүй хөдөлмөрлөх ёстой байна гэж ингэж бодож байгаа. Тэгээд энэ анхдагч манлайлагч болсон 100 жилийн түүхтэй эмнэлэгтэй энэ одоо цус судлалын салбарт нь би ч одоо нэг бас их сайхан юмыг хамт багийнхаа хүмүүстэй бүтээсэн. Оюун дэлгэр эмч одоо яг нэгдүгээр эмнэлгийн ганц ард эмч нь үү? Тий. Одоо ард эмч одоохондоо төрөөгүй би булган сүлдээ байж 100 жилээр хит хитэн ард эмч төрөх бах уу. Тий. 100 жилийн түүхөө үзэж байгаа улсын нэгдүгээр төв эмнэлгийн одоо цор ганц ардын цалтай эмчтэй ярилцаа сууж байна. Яг энэ шагналыг авахтай зэрэгцээд одоо таны дээр дотор мэдрэмж ч юм уу эсвэл дараагийн алхам дараагийн зорилго хамтдаа бас тань дээр ирж исэн баг гэж бодож байна. Тэр нь юу байсан бол? Өстой гоё асуулт асуулаа. Миний бүр айгүй их имзгэлж явдаг. Миний бас ингээд нэг үг хэлэхдээ ялангуяа резидентурын төгсөлтөн дээр ч юм уу залуу эмч нарт ингээд лекц орсныхаа дараагаар ч юм уу би юу гэж хэлдэг вэ? Би Монголын эрүүл мэндийн салбарын өмнө маш их өртөөл хүн гэж бодож явдаг өөрийгөө. Би энийг гавьяа хэрэгэм шагнал авах болгонд надад дандаа дабл хариуцлага миний жижиг нуруунд дээр л ирдэг гэж боддог. Тий. Би одоо дахиад
хамт олонтойгоо багтаага юу хийх ёстой вэ гэдгийг л шууд нөгөө олимпиад нөгөө мундаг тамирчид орчоод олимпийн аварга болчоод яг тэрнийхээ маргаашнаас олимпийн бэлтгэлд гарлаа гэдэг шиг ядууд энтрэг тий тэрэн шиг яг энэ шагналыг аваад ингэж явахдаа мэдээч эрг баярлна хөөрн бас их омгшин огшин гоё л доо. Тэгтээ би яах ёстой вэ гэж бодоод тэгээд би одоо ерөөсөө нэгдүгээр эмнэлэгтэй ч гэсэн миний одоо оруулах хувь нэмэр юу байгаа бол миний дэм болчих юм хаана байгаа юм бол тэгтээ миний одоо ээжийн хилдгээр юу гэхээр зэрэг та нар ер нь хүүхдүүдийн гарал хөдөлж явах хэрэгтэй ам биш гэж ярьдаг. Би тийм зарчимтай. Тий. Миний тухай би одоо тэр дотоод чөөрөл цусны тасгийн эрхлэгчээр 20 жил ажилласан хүн. 99 оноос 2019 он хүртэл би ажилласан хүн. Тэгээд тэр 90 жилийн түүхэн дээр үлээ манай нэг Бямбагийн сувилагч оюуны эмчтэр анх ингээд тасагтан сувилагчаар очиход за амжилт хүсье. Би энэ ажилтдаг хүнд дургүй, энэ л ажилтдаг хүнд дуртай шүү гэсэн гээд нөгөө юун дээрээ дурсамжин дээрээ бичсэн байлээ. Би бас залуу юм чихтэй овоо тийм кавкав гэдэг байсан юм байна л да. Бас зөв дуурдаг байсан юм байна зайлвал. Тэгээд тийм болохоор зэрэг би ерөөсөө л их өртөө хүн. Тийм учраас би миний одоо дэм болох, тус болох, нэмэр болох юм хаана байна тэр нь. Өчөөх надад бол агтсан энэ юмд бол би одоо эргэж гавьяа байгуулдаг мэт гай болохгүй л явах юмсан гэж боддоо шүү дээ. Тий. Тэгээд миний дэм болцохоор, тус болцохоор, нэмэр болцохоор юм хаана байна би тэрэнд л явж явах юмсан гэж. Тэгээд ер нь бас их ингэж хүмүүсийг эвлэрүүлэн зуучлах хайгуу дуртай. Хүний тухай сайхан юм хэлсэн хүний тэрийг дамжуулах дуртай. Муу юмыг дамжуулахаас илүү одоо тэг хөгшрөөд угаасаа амны хэмжээч багасчдаг юм шиг байна. Тий. Ер нь бол хүн хөгшрөхөөр аяга ам хоёрынхаа хэмжээг багасгах гэдэг гэсэн тэр их зөв шүү дээ. Тий. Хүний яг мэдээж бие организм талаас нь ингээд бодоод үтсэн бол хүнд хэрэггүй хэрэгтэй гэж бас огтосоо байхгүй л байгаа л та. Гэхдээ ач холбогдлынхоо хувьд бол мэдээж одоо юм болгон бас утга учиртай шүү дээ. Одоо жишээ нь хуруу, хамарч гэх юм уу юу гэдэг. Цус ер нь яг энэ хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг? Яг ямар зорилготой хэрд одоо тийм ач холбогдол өгөх ёстой зүйл вэ? Цус гэдэг бол өөрөөр нэг эрхтэн гэж тодорхойлж болдог. Энэ одоо өөрөөр хэлэх юм бол одоо ингээл хүмүүс нэг цус хийлгэнэ гэж ингэдэг те. Энэ бол цус сэлбэнэ гэж байгаа бол цус шилжүүлж цоолгож байгаа гэсэн үг. Энэ цус гэдэг өөрөө бол шингийн эрхтэн. За цус бол бүх бие организмаар тархсан байдаг. Энийгээр маш их онцлогтой. Цусны одоо физиологийн үүргэн гэдэг ингэх юм бол жишээлх юм бол цусны улаан эс гэдэг байна. Цусны цагаан эс гэдэг байна. Цусны одоо ялтас эс гэдэг байна. Үндсэн 3 одоо эс маань байна шүү дээ. Тэгэхээр одоо жишээлх юм бол цусны улаан эс бол яадгийн гэхээр зэрэг одоо яг хүчил төрөгчийн солилцоог бол хариуцж байдаг бол цусны цагаан эс гэдэг маань бол хамгаалах бие организмыг хамгаалах үүргийг гүйцэтгэдэг бол ялтас эс гэдэг маань бол цусны бүлгэнлэлтийн тэнцвэртэй байдлыг нөхцөлдүүлж өгч идэг ийм. Энэ эсүүдийн маань л амьдрах хугацаанд богиносох тийм ээ энэ одоо атак энэ мөчүүдэд бол эмгэг үүсдэг байна шүү дээ. Жишээлх юм бол цусны улаан эс буурал ирэхэд бол хүнд одоо яг одоо юутай дутагдaltaа юу гэхээр зэрэг амьсгаадах тийм ээ нүд ирээлжлэх толгой эргэх чих шуугах гэл цус судлалын ерөнхий шинжүүд үсэд ирдэг бол цагаан бөөм ингээ багасаад юм уу цагаан бөөм ихсээд ингээд ирэх үед бол хордлох халдварын шинжүүд нь давуу илэрдэг ч юм уу халуурдаг бүлээрдэг тийм ээ энэ тэнд нийтэтэй юмнууд гарсан байдаг ч юм уу тийм ээ иймэрхүү одоо юмнууд гэтэл ялтсис маань ихсвэл бас нэг өвчин багасвал бас нэг өвчин хитрхи багасаад ирэх юм бол цусрагчлын хам шинж буюу цусгой чумтгай болцсон байх ч юм уу тийм ээ хэрвээ цус ялтсис маань
ихсээд ирэх юм бол ялцсийн үтгэрлийн тромбоцитемия гэдэг тийм ээ цуснд ялцсын тоо ихссэн гэсэн ийм эмгэг эмэя гэдэг бас нэг төрлийн архаг хавдар маягийн ийм одоо өвчин үүсэх жишээтэй. Бусад одоо мэрэгжлийн хувьд бол цус одоо бүр судлаач эмч, бүрний эмч гээд хотод гэж сэлэг цусны эмч гээд те тухайлс нэг эрхтнүүдийн юм юу болоо байдаг бол бид нар цус судлаач эмч, цусны эмч гэдэг бол их өвөрмөц ийм одоо юутай байж идэг. Тий. Өнөөгийн нийгэмд монголчуудын дунд ямар цусны эмгэг өвчнүүд илүү давмгаалж байгаа вэ? Тий, одоо бол ер нь нийт хүн амын манд донд бол архаг өвчний суурин дээр үссэн цус одолтууд давмгай байдаг. Энэ нь юу гэхээр зэрэг бид нарын дунд бол архаг өвчин төдий хэмжээгээр их байна л гэсэн үг. Тийм ээ. Архаг гэдэг бол архагл өвчнийг гэлдэг. Цочмог гэдэг нь бол цочмог. Тийм ээ. Цаг хугацааны хувьд бол архаг цочмогийг ялгаж үздэг баггүй юу те. Гэтэл одоо бидний одоо юунд эмэгтэйчүүдэд илүү би бас түрүүн хэлжсэн тийм ээ. Илүү одоо жирэмсэн эхчүүд, хөхүүл эхчүүд, өсвөр насны хүүхдүүд, биений өмнө их хэрдэг хүн, эрэгтэйчүүдэд бол одоо шулуун гидсээр манайх одоо ярьдаг тийм ээ цагаан махгарлаа шамбармын улмаас одоо цус гарах ч юм уу, дарал тэгтэлтэй холбоотой хамраас цус гарах ч юм уу, хамрын дааврын өвчнүүдээс болсон хамрын цус алдалтаас үүдэлтэй цус одолт ч юм уу, түгээмэл тохиолдог цус одолт нь бол ерөөсөө төмөр тутлын цус одолт байдаг. Төмөр тутлын цус одолт байдаг. Тэгэхээр энэ одоо төмөр тутлын цус одолтыг эмчлэх гол үндсэн суурь нь юу гэхээр зэрэг үндсэн эмгэгээ илрүүлэл шалтгааны эсрэг эмчилгээгээ явуулна. Дараагийн ээлжинд бол бие организмыг төмрөөр нөгч өгнө л гэсэн үг. Маш гоё эмчилгээ болдог. Гэхдээ ер нь ямар нэгэн байдлаар энэ хамарнаас цус гарна гэдэг чинь юуны тохиов вэ? Юу биднэрт ингээд тохио өгж байгаа гэсэн үг. Шалтгаан бол бас олон байна шүү дээ. Гадны зүг зүрэж хахад гинт гардаг шүү дээ. Тэгээд халуутсан байна шиг тийм үү иймэрхүү юмнууд байгаад байдаг. За тэгэхээр хамгийн нэгдүгüүрт нь бол хамраас гинт ингээд 1 удаа, 2 удаа, 3 удаа ингээд цус гараад ингээд бол хамгийн түрүүнд ерөөсөө эмчт үзүүлэх хэрэгтэй. За юуны эмчт үзүүлэх үг бол хамгийн ихний зүгээр цусны дэлгэрэнгүй шинжилгээг л захын дээр үеийн хүмүүс өндөгний цусны шинжилгээ гэж ярьдаг шүү дээ. Тэрийг л үзүүлэхэд хангалттай. Манайхан их том юм бодоод идэг байхгүй юу? Хамраас цус гарч байгаа тохиолдолд өндөгний цус уу хамгийн нэгдүгээр нь цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийгээд үзэхэд тэн дотор чинь ялцсийн тоо гараад ирнэ. Тэгээд ялцсийн тоо нь хэвийн байгаад тэгээд одоо цус гоожод ингээд ах юм бол бид нар дараагийн эмгэгээ бодож үзнэ. Дараагийн эмгэг нь юу ах вэ гэхээр зэрэг хамгийн нэгдүгээр нь даралт ихсэлтэй байж болно. Хамрын дааврын өрийнх нь өрөвслүүд байж болно. Сухой ринит гэдэг одоо жишээлх юм бол энэ хамрын хөндийн ингээд хуурайшилтай байна шүү дээ. Тэгээд энэ дотроо ингээд шархлаа тогтоод тэгээд энэ шархлаа нь ингээд хохроод энд нэгсэл баахын зон гэдэг байдаг. Тэрийг ингээд гимтээгээд цус гаргаад идэг байж болно. Сухой ринит гэдэг. Тэгэхээр цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэж үзэл ялцсан маань тоон хэвийн бах юм бол чих хамар хоолойны эмчт үзүүлэх нь байна. Нэг бол даралтаа үзнэ. Настай хүмүүст бол голдууд даралт ихсэлтэй холбоотой хамрын цус гойжлтууд байдаг. Тий. Тэгвэл мэдээж ганц хамрын цус гойжлт биш. Тэр чинь биеийн дээгүүр нь янз бүрийн хөхрөлтүүд гарна, тийм ээ. Том жижиг дунд зэргийн тууралтууд энэ төр гэж цусны өвчин болвол бас хам шинжүүд зөндөө явна л да. Тий. Тэгэхээр хамрын цус гаралтан дээр бол насны байдал бол бас их нөлөөтэй. Заримдаа бол хүмүүс нэг халуудснаас боллоо энэ төр гэл тэгэл ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэр үед бол заавал даралт үзэж явах хэрэгтэй. Залуу хүн байсан ч гэсэн. Би сандгийн одоо ч гэсэн хаяа манай ээж тэгдэг л дээ. Хоолоо өгдөг ч юм уу, хордлого авах ч юм уу, халуурахаар нөгөө хурууны энэчнээс цус хандчихдаг. Тэгэд яахт ч юм ингээ зөөрөлчдөг. Тэр одоо ямар процесс явагдаад байдаг? Тэр одоо хорыг л гадагшлуулж байна. Хортой цусыг гадагшлуулж байна гэсэн үг үү? Хорыг л гадагшлуулж байна. Тэр уламжлалт ангаах ухаанаар бол зүгээр тэнд нь бол цус гарч байгаа. Тийм ээ. Яг одоо тэр хоолоо өвдсөн, хордлого автсан, тийм ээ. Үеүдэд хүмүүс нэг тэгдэг штэ, тий. Тэгэхээр тэр манай энэ уламжлалт ангаах ухаан гэдэг чинь дийлдэшгүй том шинжилгээ шүү дээ. Би бол тэр одоо уламжлалтын шинжилгээнээс бүр аач байхгүй. Тэгтээ би их дуртай. Тий. Би ер нь эмийн бус эмчилгээний тэр аргуудад бол дээд зэргийн шүтэж амьдэрдэг хүн шүү дээ. Би өөрөө бол эм тарианд их дурггүй.
Тий ер нь бол им тарай аль болохоор зүхтаан штэ. Тий аль болохоор би одоо тэр яг одоо реабилитационны нөхөн сэргээ хэмжлэгээ, уламжлалтын эмчилгээ, зүү барай түүнүүртэй гайхамшигтай штэ. Тий манай одоо тэр уламжлалт нөхөн сэргээхийн эмчилгээ, эмийн бус эмчилгээ бол үнэхээр агуу шинжлэх ухаан. Би их шүтэж амьдэрдэг тэрийг. Ер нь яг энэ цус гэдэг эргэтэн чинь эргэтэн гэж байгаа гэж тодорхойлж болно гэсэн шүү дээ. Тэгэхээр яагаад ингэж өтгөрөлт явагдаад өнгөн хувирдаг ч гэдэм үү. Ер нь тэр яг мэдээж нөгөө тухайн хүний үйл ажиллагаатай холбоотой байх л да. Гэхдээ энэ ийм процесс ингэж явагдаж гин гэдэг чинь бол мэдээж эцсийн дүндээ нэг тийм таатай үр дүнтэй бол биш л зүйл байх л та тий. Ер нь бол юу цус үтгэрлийн шалтгаан бол бас нэгдүгürt настай холбоотой. Өвшин хүмүүст бол мэдээж яриг цус үтгэрлэгтэй байна. Хоёрдугаарт нь залууч гэсэн одоо уушгины эмгэгүүд гээд байна, уушгины архаг бөглөлт төвчин гээд байна, тамхи татдаг хүмүүс байна, тийм ээ. Тамхи татдаг хүмүүс тэгээд бусад одоо өрөөсөлт эмгэгүүдийн үед тийм ээ арх хэрэгэлдэг хүмүүст гэх мэтчлэн ийм хүмүүст бол угаасаа цус үтгэрэл бол байдаг. Энэ цус үтгэрлийн процессыг мөн л юугаар үзэхгүйгээр хамгийн наад захын цусны гэрэнгүй шинжилгээгээр л үзчихдэг. Цус хэр зэрэг үтгэрэлтэй байна вэ? Хоёр төрлийн шинжилгээ хийгээл үзчихдэг. Би одоо энэ өнөөдрийн би өөрөө нөгөө цус судлаач хэмжил болохоор зэрэг энэ цусны шинжилгээнүүдэд их дуртай. Тий. Өөрөөр хэлэх юм бол ангаах ухаан гэдэг чинь бол өөрөө угаасаа нотлохонд суурилж л дүнэлтүүдээ гаргаж ирдэг учраас цус судлаач эмч нарын хамгийн чухал нотлохоо нь юу гэхээр зэрэг ерөөсөө морфолог онцлогоо гэж үүдэг. Морфолог онцлогооны игэл энгийн нэг одоо үзүүлэлт нь юу гэхээр зэрэг цусны шинжилгээ л байдаг. Тэгээ тэр цусны шинжилгээгээ бүрэн дүүрэн одоо үсэг болгон дээр нь ачаалбагдал өгөөд тэрэн дээрээ дүгнэлт гаргаж чаддаг ийм л чадвартай байх юм бол нэг их одоо гарын салаагаар актер том аншин зэрэг унахчихгүй гайгүй байх гэж боддог. Тэгтэл ер нь цусны шинжилгээ өгсөн байхад би бас нэлээд олон харна. Одоо ганц цус оролтоос гадна тэнд чинь бол нөгөө миний түрүү хэлдэг цагаан эсгэлтэг чинь бие организмыг хамгаалах ийм одоо функцтой эс. Тэгэхэд бол цагаан эсийн тоо олшрол ирнэ гэдэг бол танд ямар нэгэн өрөвслийн юм явагдаад байна шүү дээ. Гэт ингээд сигнал өгөөл ингээд гараад ирнэ. Тэгээд хэрвээ тэр ялцсан эсийн тоо дэндүү одоо ингээд буураад ингээд ирэх юм бол бүлэглэлтийн одоо тэнцвэртэй байдал чаалдагдаад ялцсийн цөөрөл болоод байна. Юунаас яагаад гэдэг эксруулж хаагаад ялгаан онцлогоо хийгээд тавьчихна гэсэн. Нас залуу цус шингэн гэж та түрүү хэлсэн тийм. Тэгэхээр цус шингэн байх тусмаа хүн эрүүл байх юм байна гэж ойлголоо. Тэгвэл цусаа шингэн байлгахын тулд бид нэр өдөр тутмынхаа амьдралын хөвшилтэй наад зах нь одоо ямар зуршлыг өөртөө суулгах хэрэгтэй байдаг юм бол. Ерөөс цус шингэн байхад бол гаднаасныг таблет гуугаал янз бүрийн одоо зутан идэл ингээд ах юм гэж бол байдаггүй. Цусыг өтгөн болгодог сөдөөгч хүчин зүйлүүдээс л зайлсхийна гэсэн үг. Хамгийн нэгдүгээрт нь тамхи татахыг болчих хэрэгтэй. Тамхи татдаг хүн бол тамхи татдаг хүн цус шингэний тухай бодох ч хэрэггүй. Ярих хэрэггүй. Тийм учраас тамхиа татаад цусаа өтгөн болгочоод бас нэг нэмэлт бүтээгдэхүүн таблет гуух уу ерөөсөө тэр сөдөөгч хүчин зүйлээсээ первичкээсээ хорт сурчлаасаа зүхтаах уу гэдэг сонголт. Энэ дээр би юу гэж хэлэх гэж байгаа юм бол хүн өөрийгөө ялан дийлгэл хэрэгтэй. Хүн өөрийгөө ялан дийлжээж тэр одоо зуршлуудаас зүхтаж чаддаг. Түүнээс биш хүн өөрийгөө ялан дийлэхгүйгээр тэрнийхээ боол болох юм бол насан туршдаа ямар нэгэн өвчний үүр болол явна гэсэн үг. Угаасаа настай хүмүүст бол хүссэн үсээгүй хөөх юм цус үтгэн байна. Тэр үед нь бол даралтны эмийн, цус шингэлдэг эмийн. Тэгээд одоо 1 литр 500-аас 2 литр орчим шингэн өдөрт ер нь ялангуяа эрэгтэй хүмүүс бол шингэн эм их бага ууж чинь. Ер нь минимум 1-2 литр шингэн эм яаж хийгээд уучдаг байх хэрэгтэй. Энд бол нэг уусан шүлмэл орохгүй шүү дээ. Болж игэл усаараа. Тийм ээ сүтээ цай маань их оруулаад байхгүй. Зарим нь 2 литраа болох гэдэг энэ типийг шингэнээ тооцож оруулж бас 2 литр болох гэдэг байхгүй. Тэгэхээр ер нь бол нэг
литр 500-аас 2 литр орчим шингэн ямиг уучих хэрэгтэй. Тэр юу ах вэ те? Одоо ч хүүхдүүд хөөрхөн усны сав бариад явдаг шүү дээ. Тэгээд тэрийгээ уугаад сардатлаа нэг дор биш. Одоо өөрөөр хэлбэл судсаар тусал явдаг тийм ээ. Туслын тарай. Тэрийн шиг ууж байгаа юугаа амар туслаар л уух хэрэгтэй байгаа. Тэгэхээр ямар туслын юуг ингээд амдаа ингэчээд гэж байгаа ш. Зүгээр одоо тусал яаж байгаа жоохноор шимж уух хэрэгтэй байхгүй юу? Усыг ч гэсэн тий нэг дор байж байгаад нөгөө 2 литраа гүйцэх гэж цардатлуу энэ бол уулт биш шүү дээ. Тий аль болохоор жоохноор тий амьдралын зөв хэв маяг гэдэг чинь юуг хэлээд байгаа юм гэхээр зэрэг маш энгийн. Одоо хамгийн миний хэлээд байгаа өөрийгөө ялан дийлнэ гэдэг чинь мэдээч хэрэг машингүй хүн байхгүй байна. Хүн болгон машинтай. Энэ нэг талаас нөгөө суурин газрын хүмүүст айгүйх гардаг тий. Одоо Америкууд энтер дотор чинь ямар сайхан бүдүүн хүмүүс байна тий. Тийм тэгэхээр зэрэг идэж ууж байгаа тэр нөгөө нэг хагас боловсруулсан тэр юмнууд энтер хэр зэрэг бие организмд тий хагас цэцэрлэгийн үн явагддаг вэ энтер гэдгээгээ. Тэгээд машинаасаа татгалзсан. Өдөр төрөөс 10,000 бол бүр яг алхдаг байх хэрэгтэй. Ууландаа сайхан хагас. Одоо харин залуучууд хүмүүс айгүй сайхан ууланд явдаг болчих. Амьдралын зөв хэв маяг гэж эмчнэр бүр яруу найраг шиг хэлж өгдөг. Энэ игэл энгийн хитгэн юм байдэн шүү дээ. Зөв хоолол, усаа сайн уу, алх. Цус хэлбэл судлалын үндэсний төвгээд байдаг шүү дээ. За ер нь ингээд улс орон болгонд байдаг нэг газар байдаг. Тэгээд ялангуяа сүүлийн үедэд гарсан айгүй олон тохиолдож байгаа нэг юм жишээ байгаад байгаа байхгүй. Тодорхой хэмжээгээр цусны төв дээр ингээд өгөөд эн чинь нэг талаараа донор болоод ингээд сайн үйл хийж байгаа. Тэгэнгүүт өөрт ямар хэрэгтэй вэ гэхлээр ингээд бас тодорхой хэмжээнд ингээд нөгөө биеийн рефреш одоо рестарт хийгддэг ийм процесс явагддаг учраас ер нь бол цус өгөх бол сайн шүү гэд одоо цусны төв рүү явуулд юм байна. Цус хэлбэл судлалын үндэсний төв рүү тэгэнгүүт цус хэлбэл судлалын үндэсний төв юм чинь за одоо чинь цусын авахын тулд тодорхой хэмжээний шаардлагуудыг тавьж штэ тий. Тэгээ шаардлагуудыг тавь яг ямар үндслээр ингээд цусаа өгч байгаа вэ гэдэг тэгэнгүүт ингээд эмч үг гэсэн юм гэдэг. Үгүй юу яриад байгаа юм бэ? Ийм тохиолдол байхгүй штэ энэ ч тоо яг яагаад хин ямар гэчийн юм чинь ингээд цусаа өгвөл сайн гэдэг ийм юм ингээд яриад яваад байгаа юм бэ гэдэг нэг иймэрхүү жишээнүүдийг би бол олон сонсч ирсэн л доо. Тэгэхээр ер нь яг энэ цус хэлбэл судлалын үндэсний төвд цусаа өгнө гэдэг энэ процесс яг донор талаасаа бол донорын ингээд яг хувь хүнд өөрт бие организмд ямар нэгэн тийм сайн чанар гэж байдаг уу ер нь цус өгөх нь? Юу цус өгөх бол ер нь сайн шүү дээ. Сайн уу тий. Жишээлх юм бол одоо манай зарим цусны өвчний үед бол одоо тэр тэнд бол донор хэлбэрээр ингээд сайн үлсийн аянд оролцоод өгч шүү дээ. Манай зарим өвчний үед бол кропскан хийнгээд цус хандаг. Тийм одоо заалттай өвчин байна манай одоо юун дээр бас зүрх судасны эмгэгүүдийн зарим эмгэгүүдийн үед нь одоо 300-аас 500 мл хүртэл тийм ээ мэдээч эрг патктовк хүртэлт нь бол бэлтгэл эмчилгээ бол хийгддэг бага молекултай шингэн сэлбэж агаад тийм ээ тэгээд одоо кропскан буюу цусыг ингэж ханаад асгадаг. Тэгэхээр зэрэг ялангуяа эрэгтэй хүмүүст энтерт бол ер нь одоо цусыг тодорхой хэмжээгээр донорын тэр сайн үлсийн аянд цус өгч явах бол бие организмд маш хэрэгтэй. Тий. Энэ бол тий. Зориуд дээр одоо өөрөөр хэлэх юм бол зарим одоо манай өвчний үед би хэллээ шүү дээ, тийм ээ. Эртерми гэдэг өвчний үед тий симптоматик, эстний эртерми гэдэг энэ өвчнүүдийн үед бид нар бол 300-аас 400, 500 мл цус одоо ханж яваад асгадаг байхгүй юу? Тий. Тэгэхээр одоо цус хэлбэл судлалын үндэсний төвд бүх нарийн шинжилгээндээ хамрагдаад тодорхой хэмжээгээр нэг одоо хүн цус өгч нь 3-аас 5 хүний амнаас аварч гинөө 8 хүртэл хүнээ тий. Тэгэхээр зэрэг тэр сайн үлсийн аянд бол манай монголчууд ер нь аягүй сайн нэгддэг байх хэрэгтэй. Тий. Энд бол ер нь ямар нэгэн мундаг тийм юу биш. Тэр одоо чиний өгч байгаа тэр цус болгоно тусал цус болгоно чинь хүнтэй яг одоо тэр эмнэлгийн орон дээр те ангалцж байгаа үнэхэрийн донорын тэр цус хэрэгтэй байгаа ийм юугаар аврагддаг тохиолдол маш их үйдэг шүү дээ. Нэгэнтээ би таныг одоо яг энэ цус судлаач цусны эмчтэй ярилцж байгаа гэдэг утгаараа энэ зүйлийг бас тодруулах зүйтэй байх гэж бодлоо л да. Энэ сүүлийн үед зүрх гэнт одоо зогсож
хорвоог орхиж байгаа тохиолдлууд айгүй их гараад байгаа л да. Тэгээ энэ дээр та одоо жишээ нь ер нь яг ямар бодолтой, ямар байр суурьтай байдаг вэ? За тэгэхээр зэрэг энэ зүрх судасны үйл ажиллагаатай холбоотой зүгээр одоо жишээлх юм бол хамгийн нэгдүгээрт нь нас хэрэгтэй. Тэгтээ бүх одоо дийлэн хүмүүс айгүй их залуужж байна гэдэг байгаа. Залуугаараа ингээд зүрх зогсох гинтийн ийм одоо сэрээгүй энтер гэсэн ийм үг ерөнхийдөө бол ард түмний дунд байна л да. Тий. Тэгэхээр нэгдүгээрт нь бол нас чухал. Хоёрдугаарт нь хүүсний хувьд чухал. Гуравдугаарт нь бол энэ хүнд тийм ээ би физиологийн хувьд бол одоо биеийн жингийн индэкс гэж ярьдаг тархалт байна уу? Ялангуяа зүрх судасны эмгэгтэй хүн дээр би хэлж байна л да тий. Даралт өндөрөө явдггүй үгүй юу? Тэгээд одоо цуснд холестерин, тригглицерид, их бага молекултай липопротеидууд гэдэг тийм ээ. Энэ одоо үзүүлэлтүүд нь өндөр явдггүй. Чихрийн шижин өвчнөтэй юугүй юу? Тийм ээ. Ийм одоо юмнуудыг тэгээд коглограммын шинжилгээ буюу цусны бүлэгнэлтийн шинжилгээнд дээр цус хит хөтгөн явдггүй юу? Тийм ээ. Энэ нас болгон. Энэ болгонтой их холбоотой. Зүгээр сүүлийн үед хүмүүс бол энэ ковидоос хойш бол ер нь одоо тийм бүлэнт эмгэгүүд гэж ярьдаг тромбоз, тромбын хүндрэлүүд энэ бол их явж байгаад ингэж гарч ирээд байна гэж байгаа. Тэрийг яг судалсан тийм датанууд би бол мэдэхгүй байна. Тий, тромб гэ бүлэн бүлэнгээр бүгдрээд тэгж яриад байгаа. Вакцинтай холбож ингэж байгаа. Гэхдээ яг эрдэмтдийн одоо нийт ковидоор өвдсөн хүн амын дунд тэгээд төдөн хувийн вакцин хийлгээд тэр вакцинтай холбоотойгоор ийм зүрх судасны эмгэгүүд олширсан байна гэдэг ийм юм болвол би хараахан олж уншаагүй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол ямар нэгэн хэмжээгээр зүрх гинт зогсох энэ одоо асуудалд нөлөөлөх хүчин зүйлс гэж байгаа нь миний саяын дурдсан хүчин зүйлс байхгүй юу? Тий. Цус бол шууд холбогдсон шүү дээ, тий. Цус үтгэн гэдэг дээр цус үтгэн. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт нь бол энэ дээр яах ёстой гэвэл ялангуяа 50-аас дээш насны эрэгтэй хүмүүс тийм ээ цусны даралт ихсдэггүй үгүй юу? Чихрийн шижин өвчин байна уу үгүй юу? Тийм ээ мөн одоо цусны одоо үзүүлэлтүүд нь өтгөрл талдаа гардгүйгүй юу гэд даралтны юм тогтмол ууж явах хэвээр цус шингэлэх юм тогтмол ууж явах хэвээр холестерин тригглицерид гэд одоо тэр өөхний холбогдолтой бүх одоо тэр эмнүүдийг ууж явах хэвээр тийм ээ дандаа эмчийн заалтын дагуу ингэж ярьдаг шүү дээ хүн чинь те нас залууд цус шингэн гэж тий цус хэдий өвтгөн байна тэр тусмаа зүрх судасны хүндрэл төдий хэмжээгээр ойрхон байна л гэсэн үг. Тийм учраас ерөөсөө цусны даралт ихсдэг чихрийн шижинтэй ийм одоо бодисын солилцооны эмгэгүүдтэй хүмүүс бол яг одоо тохирсон эмчилгээ байнга байх ёстой. 1 удаа, 2 удаа, 3 удаа цочж угаад орхих биш. Хэрвээ 50-аас дээш насны одоо чихрийн шижинтэй даралт ихсдэг тийм хүн бол даралтны эмийг тогтмол цус шингэлдэг эмээ тогтмол сахар бууруулдаг эмчилгээгээ тогтмол хийн л гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол бид нар нэгэн төвдөд органик өөрчлөлт орцсон биш. Хойно биш. Яаж бид нар энэ зүрх судасны одоо эмгэгээс урьдчилан сэргийлэх вэ гэдэг ийм соён гэгэрүүлэх ажил дээр л маш сайн анхаарал хандуулж, чиглүүлж ингэж ажиллах хэрэгтэй. Оюуны эмч, ардын эмч. Тэгээ ер нь л яг ингээд одоо ардын эмч гэдэг бол цол одоо хэрэгэм гэж тодорхойлж болно гэж угаасаа цол хэрэгэм. Тэгээд яг эрүүл мэндийн салбартаа миний хувьд бол яг ингээд ардын эмчтэй одоо уулзаж ярилцаж үзэж байгаа энэ анхны тохиолдол ах. Би тэгээ өмнө нь ер нь ардын эмч гээд яг ингээд ботсон чинь тийм олон бол нэг айхтар сонсож байгааг байхгүй. Тэгэхээр ер нь яг энэ эрүүл мэндийн салбартаа ардын эмчнэр хэр олон байдаг вэ? Гавьяат эмч бол маш олон, хүний гавьяат гэдэг ингээд маш олон гавьяатуудыг сонсчихсон. Би энэ
одоо нөгөө ардын жүжигчин гэдэг шиг ардын эмч гэж өстой цөөхөн сонсч ирсэн санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бас их тийм үнцэнтэй шагнал байж магадгүй гэж зүгээр бодсон юм. Тий энэ одоо ер нь Монгол улсын хэмжээгээр хөрхий одоо мөнх усыг үдсэнтэйгээ нийлээд 20-од л байд юм билээ. Тий маш цөөхөн ардын эмч гэдэг бол тий бүр яг ардын эмчээрээ тий 20-од хүн ер нь бол одоо мөнх усыг үдсэн одоо амьд сэрүүн байгаа ардын эмч бол их цөөх юм билээ. Тий 20-од ер нь их цөөхөн тийм маш их хүнтэй цэнтэй ийм юм билээ. Би тэгээд энэ одоо ардын эмч гэдэг энд сайхан эрхэм хүндтэй энэ цол хэрэгмиг бол бас л энэ цусны эмчийнхаа буянгаар хүртсэн гэж боддөг шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол манай улсын 1-р төв эмнэлэг чинь юм болгоны анхдагч, манлайлагч, төвчийлэгч эмнэлэг байхгүй юу. Тийм тэгээд энэ бундаг хамт олон дотор байдгийн хувьд бол бас нэг энэ үүдэл эсийг дэлхийд одоо хийгээд байгаа энэ технологи эмчилгээг Монгол улсдаа нэг нэвтрүүлж хэмсэн Монгол хүн болж төрснөөрөө яагаад тэр дэлхийд хийгдэт байгаа эмчилгээг Монголдо хийж болохгүй гэжгээд ганцаараа их удаан явсан бодож тийм тэгээ зарим ч одоо бүтэхгүй дээ наадахт нь ер нь өстой зүүд зэрэглээ энтер гэсэн ийм одоо юмнууд их байсан л да. Тийм тэгээд харин ашгүй юу яагаад их сайн шавнар над заяагаад тэр их мундаг сайн шавнар чинь нөгөө миний нөгөө сэтгэж зүүдэлж хүүхдүүд илгэр тий сэрүүн зүүдэлж явсан гэсэн юм чинь бүр ажил болгох дээр бүр өстой жинхэнэ надтайгаа нэг талд гараад нэг баг болоод тэгээд эднэр маань даваа хий ёстой хий яагаад болохгүй гэжгээд ингээд тэр чинь ерөөсөө төсөл маань бол 2010 оноос явсан тэгэхэд бол яасан гэхээр зэрэг Солонгосын католикийн эмнэлгийн Гигэ Мария гэдэг эмнэлэгтэй шефийн харилцаатай болол ерөөсөө бүх эмч сурлагч, техникч, лаборант, лабораторийн эмч тэгээд ариутгалын хүн эмийн хүн энтрээга системтэйгээр өөрөө яваад бямбарч дарахтайгаа хоёлаа гэрээ контрактаа хийж ирээл тэгэл ерөөсөө ингээд бүх хүмүүсээ сургаад авцсан. Тэгээд хамгийн нэг багталтай юм нь юу гэхээр зэрэг ерөөсөө тэр Солонгосын католикийн Гигэ Мария эмнэлэг дээр өнөөдөр ингээд тавьдсан байгаа тэр бүх аппаратуудыг л яг эндээ авна гэсэн ийм бодлыг тийсэн, тэг чадсан. Тэрийгээрээ бол маш их бахархдаг. Одоо ч манай одоо тэр үүдлээс шилжүүлэн судлах өрөөнд бол Гигэ Мария эмнэлэг дээр байгаа бүх тоног төхөөрөмж яг копигаараа манай эмнэлэг дээр ингэж байж байгаа. Монголд онцлогдож болон эмчлэгдэх боломжгүй 20 гаруй төрлийн эмгэг байдаг. Гэтэл энэ тоо нэгээр бурлаа. Яасан бэ гэсэн чинь цусны үүдэл эсээ шилжүүлэн суулгадаг боллоо гэдэг маш гайхалтай мэдээг хэвлэлээр хүлээж авсан сонсч байлаа. Тухайн үед үнэхээр бахархас сэтгэл нэгдүгээр төрсөн. Хоёр дахьт нь гайхсны зүйл энэ үүдэл эс гэж жоохон юу юм бэ гэдэг тэр бодлыг хэрэгэлтчихлээ. Тэгээ тантай энэ одоо их гайхамшигтай үйл явдлыг өөрөө гардаж хийсэн хүнтэй уулзсныхын тухай бас асуухгүй өнгөрүүл болохгүй байх. Чухам үүдлэс гэдэг нь юу юм бол? За үүдлэс гэдэг бол энэ ер нь бол эс гэдэг чинь бол амьд бие организмын хамгийн жижиг хэсгийг хэлж байгаа. Үүдлэс энэ дотроо үүдлэс гэдэг бол ерөөсөө өөрөө үүдлэс маань ингээд одоо ялгуурлан цаашаа ингээд ямар ч эс болж хөгжих ийм чадвартай эс. Хуваагдана, үржин, хөгжин гэсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ одоо үүдэл эсээс бол одоо бид нар маш олон төрлийн үүдэл эсүүдийг бол гаргаж мэднэ байна. Гэхдээ бид нар гематопоид буюу цусны үүдэл эсийг одоо энэ цусны өвчний практикт хэрэгжилж байгаа. Гадуур бол маш олон төрлийн гадуур юу авахтай гадаад орнуудад бол угаасаа одоо судалгааны клиник судалгааны шатнаасаа гараад одоо хэрэглээд явж байна. Гоо сайхны чиглэлээр хэрэгжилж байна. Үеинд хэрэгжилж байна. Ерөөсөө бүхий л өвчнөд их үүсвэр нь бол үүдлээсээ манай одоо их үүсвэрүүд бол янз бүртэй үүдлээсийн эмчилгээнд хэрэглэх нь хүүн цуснаас гаргаж авч болно. Ясны химидээс гаргаж авч болно. Захын цуснаас гаргаж авч болно гэдэг. Гэтэл нөгөө бусад месенхимальны үүдэл эсүүдийг бол гоо сайхны чиглэлээр үеинд хүртэл тарьж байна. Одоо бүр ингээд бэлдэц солгаад ингэсэн гадаад орнуудад бол янз бүрийн өвчний үед бол
үүдэл эсийг тарих эмчилгээ эргэлж байна. Хийгдээд явж байна. Манай энэ Монголд бол бас үүдэл эсийн эмчилгээ нөгөө нэг бас нөгөө юу биш үү? Нөхөн өрчмөн асуудал дээр үр шилжүүлэн суулгах энэ төр гэдэг маш олон тийм эмнэлгүүд энэ төр сайхан болцсон биш үү одоо. Тий. Тэгэд энэ бол цаашдаа хөгжин ер нь 21-р зууны шувтраг гэхэд бол эсийн эмчилгээний 900 болох юм. Өөрөөр хэлэх юм бол энэ эсийн эмчилгээний 900-аа болно гэдэг нь юу гэвэл эсийн банктай болно гэсэн үг. Одоо дөнгөж төрж байгаа хүүхдийн үүдэл эсийг ялгаж аваад боловсруулад хөлдөөгөө хадгална гэсэн үг. Тэгэхээр энэ бол би ойрын 50 жилдээ болно байх гэж найддаг. Өөрөөр хэлэх юм бол энэ эс эмчилгээний аргыг эхлүүлсэн маань л манай төсний салбарынхны эхлүүлсэн энэ бол 50 жилийн дараа Монголын анагаах ухааны түүхэнд бол том дурсамж болж үлдэх байх гэж бодож байгаа. Хамгийн том ингээд би чинь энэ салбарт ийм амьдралынхаа энэ цаг хугацааг зориулсан хэрнээсээ яг энэ зүйлийг хийж чадсанараа бахархдаг та гэж нэг хүн болгоны дотор нэг бодлоо тэрийг асуу гэж бодож байсан. Та ерөнхийдөө саяны одоо үүдэлс шилжүүлнэ суулгах тэр одоо технологиг Монгол нутагшуулсан гэдгийг бол ингээд ерөнхийдөө ярьчлаа л да. Тэгэд энэ ер нь яг дэлхийн эрүүл мэндийн салбарт хизээд нэвтэрсэн технологи манад яг энэ 14 онд гэсэн үү те 14 онд нэвтэрсэн бэ. Тэгээд энэ үүдлэс шилжүүлэн суулгах технологи гэдэг энэ ер нь яг хөвчлэн ямар төрлийн эмчилгээнүүдэд хийгддэг нэлцэн нэг арга нь байна. Аливаа орны анагаах ухааны хөгжлийг энэ яг үүдлэсийн юугаар нь 90-100-аар нь тодорхойлдог гэж байгаа байхгүй юу? Одоо аливаа одоо жишээлх юм бол Солонгос бүр 80-аад оноос Япон 60-аад оноос гэдэг ингээд явхаар зэрэг тэр орнуудын одоо анагаах ухааны хөгжил дэвшлийн ерөнхий одоо чиг хандлага оргилыг бол яг одоо энэ анагаах ухааныхын салбарт үүдэл эсээр нь яг ингэж хэмжиж гаргаж ирдэг гэж байна. Бид нар одоо практик тэмэлзүүдээр хэрэгжилж байгаа үүдэл эс маань бол гематопоетик буюу цусны үүдэл эсийг хэрэгжилж байгаа. Манай Монголд дэлхий дээр бол одоо олон янзын үүдэл эсийг их сурвалжуудаас нь гаргаж аваад янз бүрийн чиглэлээр хэрэгжилж байна. Манай Монголд бол яг манай эмнэлэг дээр бол гематопоетик буюу цусны үүдэл эсийг хэрэгжилж байгаа. За цусны үүдэл эсийг бид нар өнөөдөр ямар өвчнөд хэрэглэдэг вэ гэхээр зэрэг цусны хавтартай хүнд үүдэл эс шилжүүл суулгана гэж. За энэ цусны хавтартай хүнд үүдэл эс шилжүүл суулгана гэдэг ингэхээр зэрэг хоёр төрөл байна. Энэ одоо хавтартай дорж гэдэг хүнд архаг хавтартай энэ дорж гэдэг хүнд үүдэл эсийг өөрийнх нь үүдэл эсийг аваад боловсруулад хөлдөөгөө хадгалаад буцаагаад доржтой сэлбэхийг өөрөөс нь өөрт нь сэлбэх буюу аутлог үүдэл эс шилжүүлэн суулгана. Гэтэл энэ донороос дорж гэдэг хүнд үүдэл эс энэ донор гэдэг хүнээс дорж гэдэг хүнд үүдэл эс шилжүүлж суулгаж штэ. Донороос авсан үүдэл эсийг аваад боловсруулад хөлдөөгөө хадгалаад эргүүлээд энэ доржгойд сэлбэж байгаа. Энэнийг аллогеник буюу донороос реципиентэд үүдэл эс шилжүүлж суулгана гэж байгаа. Энэ ямар учиртай юу гэхээр зэрэг хоёулаа шал хоёр өөр. Цусны архаг хавтартай хүмүүст бол бид нар өөрөөс нь өөрт нь үүдэл эс шилжүүлж суулгаж байна. Цочмог хэлбэрийн хавтартай, цусны цочмог хэлбэрийн хавтартай. Тэгээд одоо одоо чөмг ингээд төлжилгүүдлийн цусгалтууд гэж байна. Цус төлжилгүүдлийн цусгалтууд гэдэг. Энэ цусгалтууд зарим одоо аутоиммунны өвчнүүд нейробластома энтер гэдэг ч юм уу тэр одоо янз бүрийн өвчнөрөө бол донороос үүдэл эс шилжүүлж суулгах уу өөрөөс нь өөрт нь үүдэл эс шилжүүлэн суулгах уу гэдэг тусгай критериуд заалтуудтай. Бид нар өөрөөс нь өөрт нь үүдэл эсийг одоо 40-од хүнд шилжүүлж суулгаад байна. Дандаа цусны хавтартай хүмүүс шүү дээ. Аллогеник буюу донороос өвчтөнд үүдэл эс шилжүүлж суулгахыг бид нар 2 хүнд шилжүүлж суулгаад байгаа. Бас нэг гоё мэдээ нь юу гэвэл бид нар тун удахгүй энэ ондоо хүүхдэд үүдэл эс шилжүүлж суулгах гэж байна. Дөнгөж өчигдөр Туркийн багтайгаа онлайн хурал хийлээ. Өчигдөр 17 цагт. Тэгээд Туркийн Medical Park-ийн Тунч гэдэг профессор маань бид нартай одоо хамтарч ажиллах гэж байгаа. Өчигдөр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлууд, цус хавдрын эмчнэр, манай одоо насан туршидчдын цус судлаач эмч мэрэгчлэнүүд онлайнаар
хурлаа хийгээд ер нь энэ ондоо эхний одоо хүүхэдтэй ямар ч бас үүдэлсээ шилжүүлж суулгахыгээд Туркийн багтаагаа хамтраад ажил явж байна. Энэ сайхан мэдээ. Угаасаа хүүхдүүд маань манай энэ насан туршидчдын имлэг дээр ирж хийн. Өөрөөр хэлэх юм бол үүдлээс шилжүүлэн суулгах төв 3 сая хүнд нэг байдаг байхгүй юу. Тэгэхээр манай 3.56 сая хүнд одоохондоо нэг байхад болно. Энэ насан туршидчдын маань төв дээр хүүхдүүдэд бид нар нэг одоо юунд нь оруулаад график төлөвлөгөөнд оруулаад хүүхдүүдтэй хийхэд ерөөсөө асуудал байхгүй. Яагаад гэвэл дахиад би хэлэхэд энэ эмчилгээ өөрөө өртөг өндөртэй учраас нэг төвтэй байгаа тэрийгэ тал талаас усалж тордоод ингээд байвал одоохондоо арай хэрэгтэй юм уу гэж боддгоо шүү дээ. Та сая ярианда үүдэлээс шилжүүлэн суулгах технологиг Монголд нутагшуулахдаа Солонгосын тэр католик Гигэ Мария эмнэлгийн яг тэр тоног төхөөрөмжүүдийг бүгдээрийг нь авчираад ингээд Монголдо авчирна гэдэг зорилготойгоор ингэсэн гэх тэгэнгүүт яг энэ үүдэлээс шилжүүлэн суулгах технологиг Монголд нутагшуулсан гэх тэгэнгүүт тэртээ тэргүй ингээд бэлэн байдаг гадны тэр нэг юунуудыг одоо аппаратуудыг Монголд авчираад яг энэ технологи нутагшсан гэж ойлгохыг үгүйсэхгүй байхгүй. Тэгэхээр эн чинь яг та эрүүл мэндийн салбар гэдэг чинь өөрөө одоо энгийн хүмүүс бидний хувьд бол энэ чинь ойлгоход бас үнэхээр бэрх ертөнц шүү дээ. Бас нэг шал өөр ертөнц явдаг болохоор яг энэ технологи Монголд нутагших процесс өөрөө яаж явдаг тэгээд энд чинь та ингээд одоо юу гэдэг нь мис ажилбар бол мэдээж ингээд шаардлагатай юмнуудыг ингээд тоног төхөөрөмжүүд тухайн эмчийн ур чадвар гэдэг юм дээрээс ингээд одоо болоод Монгол улсад нутагшсан гэж ингээд ярьчих болох байх. Тэгвэл яг энэ үүдэл эсийн технологи гэдэг яг энэ процесс өөрөө яг ямар байдлаар ингэж яваад нутагшаад тэгээд өнөөдөр одоо жишээ нь яг энэ бүхэл бүтэн эрүүл мэндийн салбарынх нь ямар хэмжээнд байгааг тодорхойлдог ийм технологи Монголд нутагшиж байгаа гэдгийг л санагдав. Тэгэхээр бид нар тэр Солонгосын Гигэ Мария эмнэлгийн яг тэнд байгаа технологиг Монголд авчираа гэсэнгүүл би нөгөө нэг хулих ориг гэдэг хоёр юмыг ярих гэж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлэх юм бол ямарваа нэгэн ашиг хонжоо гэдэг юм уу те ямарваа нэгэн байдлаар тэр арай хулих гэдэг ч юм уу те тийм юмнуудыг биш анханасаа бид нар ерөөсөө цэвэр одоо яг хүнийхээ төлөө хэр зэрэг өндөр хүчин чадалтай хэр зэрэг одоо тийм чанартай ийм одоо тоног төхөөрөмжийг нийлүүлэх вэ гэдэг эрхэм зорилгоо олгосноо л хэлэх гэж байгаа юм. Гэхдээ энэ бол ямар нэгэн тийм хуулбарлсан биш. Дэлхийн технологи гэдэг бол өөрөө улс орон болгон яаж одоо хэрэгжүүлж гин яаж тэрийг нутагшуулахын төлөө явж гин гэж. Тэгээд Азийн одоо Азад зохиогддог Аз номхон талаан бүсийн одоо Бономерор транспланташны том конгрессуудад би одоо шавтайгаа гიშг жаргал гэж шавтайгаа маш олон удаагийн хурлууд дээр нь орж гიშг жаргал бол Монголынхаа өнөөгийн байдал одоо яг ямар төвшөнд явж гин гэдэг хилцүүлгүүдээ маш их хийж исэн. Тэгээд тэр дэлхийн эрдэмтэд бол Монгол улс маш зөв эхэлсэн байна гэдэг үгийг бид нар анх сонсч бас их урам авч ийсэн. Энэ жилийн 6 сарын 26-наас 28-нд бид нар дэлхийн одоо үүдэлсийн холбооны маш том тийм ээ Дамьяна гэдэг ерөнхийлөгч олон улсын хурлыг Монголд зохион байгуулсан шүү дээ. Гайхамшигтай. Энэ бол өөрөө зүгээр хурал нь өөрөө болох гэж байна гэдэг энэ айгаар энэ чимээнээр л өөрөө Монгол улсын одоо ангаа ухааны салбар Монгол улсын тухай дэлхийд таниулсан гэсэн ийм том одоо ач холбогдолтой ийм зүйл байхгүй. Миний одоо шавнар бол гайхамшигтай. Зөвхөн энэ хурлыг хийх гэж бид нар 2 жилийн дэлхийн эрдэмтдтэй онлайн хурал хийсэн байгаа. 2 жилийн хугацаанд бид нар 68 удаагийн онлайн хурал хийжээж энэ одоо хурлыг Монголда хийх энэ алтан зөвшөөрлийг авсан. Одоос 3 жилийн өмнө донороос цусны үүдэл хэлсийг шилжүүлэх хаалга Монгол улс анхудаа илээ. За өнөөдөр 2 хүнд хийсэн гэж аах шиг байна. Яг энэ хаалганы онцлог нь бас юу гэдэг юм бол цаг хугацааны хувьд, ур чадварын хувьд, техник технологийн хувьд бусад төрлийн эрхтэн шилжүүлэх хаалганаас ямар онцлогтой болдгийг. Тий. Энэ бол яг үннийг хэлэхэд бол бид нар үүдлээс шилжүүлж суулгуулах гэдэг өөрөөс нь өртөнчтэр донороос өвчтөнчтэр ер нь тэр одоо төв дээрээ тэр өрөөндөө хүнтэй байгаа үед бид нар нэг хоромж сэтгэл амар байдаггүй. Энэ өөрөө маш
хүнд ийм одоо процедур явдаг байхгүй юу? Хамгийн эхлээд өөрөөр хэлэх юм бол цус гэдэг эргэтэн чинь бүх биеэр тархацсан байдаг учраас тэр одоо хавдрын эсүүд маань бүх бие дотор л байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр тэр одоо олон хавдрын эс биеэр гүйж байгаа хавдрын эсийг чинь өндөр тунгийн хим эмчилгээ хийж устгадаг юм. Ингээд өндөр тунгийн хим эмчилгээгээр нөгөө хавдарт зориулаад ингээд хийгээд устгахаар хажуугаар нь эрүүл байсан эсүүд нь хамт уналтанд ордог. Мөн үү? Тэгэхээр зэрэг одоо бид нар тэр одоо яг ингээд бүх бүр бусдаа ийм болно. Тэр одоо бүх эсүүд маань өөрөлдөх юм бол хавдартаач, хавдаргүйч бүх эсүүд маань устгах нь шүү дээ. Тэгээд нөгөө донорын буюу өөрийнх нь үүдэл эсийг буцааж сэлбэж өгч байгаа юм. Тэгэнгүүт нөгөө орсон шинэ үүдэл эсүүд маань боловсролж, хөгжиж, хуваагдаж ингээд бие гүйцсэн эсүүд рүү ингэж байна. Ийм байдалд ингээд нөгөө ийм байдалд ортлоо маш их хүнд үеүүдийг давн туулах ёстой болдог. Хүний бие организм дээр. Ер нь бол хамгийн ихний хүн бол хамгийн одоо удаан хөвцсөн хүн бол 67-8 хоног хөвцсөн шүү дээ. Тэгээ ганцаараа тэр вакуум өрөөнд дотор тийм юунууд байдаг байхгүй юу? Тэн дотор бол бүхэл бүтэн амьдрал явж идэг. Нэг хүн хөвтөж байгаа ч гэсэн эмч нар жижүүрээр ганцхан тэр хүндээ зориулж жижүүр хийн. Орой болгон 4 ээлжийн сувлагч ингэж эргэлдэж хонно. Ерөөсөө тэр хүн дээрээ ихээс няраа хүүхд гараад яадгүй. Яг няраа хүүхд тасарч байгаа юм шиг өдөр болгон усанд оруулна, ам хамрын цэвэрлэн, анус сушныгын нарчин нугаан ерөөсөө бүх юм хийн штэ. За ийм үед бол бид нар манай одоо хамт олон бол нэг хоромж сэтгэл тайван байдаггүй. Хонсон эмч бол бүх мэдээллийг өглөө 6 цагаас 6 цаг 30 минут гэхэд групп дээр бичин тэр тэгж хандлаа шинжилгээнд дээр ийм өөрчлөлт байна. Эмчилгээ ингэж явж байна. Зөвлөгөө их саналтай байна. Тэгвэл шууд зөвлөгөөнд зарлал эмч нарынхаа хамтын шийдвэрийг гаргаад за антибиотик эмчилгээнд дээр ингээ өрөөслийн үзүүлэлт нь өссөн байна ингээ энэ сайхан буурсан байна хിവэрээ явъя ингээ тгийгээ шийдвэрээ ерөөсөө 5 минутандаа гаргаад Яалтчгүй л одоо ингээд эрүүл мэндийн салбарт ингээд нутагч байгаа энэ хөт технологиуд бол ингээд шин ингээд үзэгдлүүдэд явж байгаа. Тэр ч утгаараа бас яг та болон танай баг хамт олон яг энэ нүүдлийн шилжүүлэн суулгах технологиг Монгол улсад нэвтрүүлсэн гэдэг одоо ажлаараа төрийн саярхалт. Төрийн саярхал гэдэг шагналыг. Төрийн саярхал бол нөгөө бүтээлд өгдөг шагнал шүү дээ тий. Тэгэхээр энэ ингээд нөгөө нэг үн цэнийг нь одоо жишээ нь таны зүгээс ингээд нутагшуулах гэж ингээд явж исэн тэр процессуудыг ингээд сонсхолоор үнэхээр яг л одоо өөрийнхөө мэрэгжилтэй хайртай ийм л хүн учраас л ингэж явж байгаа хта гэж бодоо. Тэг чи ингээд шиг бүтэхгүй байлгүүдээ гэл ингээд орхин шүү дээ. Тэр чинь хүн л юм чинь. Тэнгүүт ингээд яг бүх зүйл ингээд болчоол тэгэл хамгийн сүүлд нь төрдөө сойр хуулж явах яг тэр мэдрэмж одоо ингээд эргээд бодоход яг ямар одоо өөрөөрөө бахархажсэн тийм цаг хугацаа байсан бол. Тийм би ер нь өөрөөрөө гэхээс илүү энэ одоо ийм ямар нэгэн ажил эхэлсэн хойно явах өөр эхлүүлнэ гэдэг бол өөрөө их хүнд үйдэг тийм ээ. Их олон сорилтуудыг ямар тал одоо манай улсын 1-р төвлөгийн ерөнхий захирал байсан Батсуурин Бямбдорж гэдэг хүн бит хоёр хишг жаргал гэдэг шавьяага зүгээр л ерөөсөө тэр хүний эмчилгээнд солонгос руу ярьж явуулчаад тэгээд одоо хил гайлаар онгоцоор бууж байгаа байхгүй юу. Тэгэхэд бит хоёр онгоцны буудлын дээр Бямбдорж дарга бит хоёр очичоод ерөөсөө бүр илэрхий бүр ингэсэн шүү дээ. Би одоо яана энэ хүний эмчилгээг одоо энэ хил гайл нь хураагаад авчвал яана гэдэг. Тэгээд эмчилгээг нэ. Тий эмчилгээг нь манай хишг жаргал гэдэг эмч явж үүрч ирж байгаа байхгүй юу. Ганцгаар гуйж
одоо солонгосын имлэгээс тэр имчилгээг явж гуйж байгаа байхгүй юу? Одоо бичгээр гэсэн үг үү? Тий. Цаасаар. Тий, цаасаар яг хөө эндээс дарга энэ төр ингээд юу яаж байгаа л да. Ийм тарианууд хэрэгтэй байна. Энэ төр гэдэг тэр эмийн газрууд тэр имлэг энтертэй нь холбоод өгч байгаа юм. Тэгээ хишиг жаргал бие төлөөлөгчөөр яваад тэр эмийг бас орчуулагч нь пүрэв жаргал гэдэг орчуулагч оролцоод бүх юмнуудыг ингээд жинтан хийгээд онгоцон цуулгаад буцаад явуулж байгаа байхгүй юу? Тэгээ сөүлээс наашаа Улаанбаатарт буухад нь Бямбдарж дараах бит хоёр нисгтэр очиод тэгээ наан зүгээр ерөөс онгоц буугаад гарч ирэл зүрх яг ингэж байгаа штэ би олон юм дээр ингэж үзээгүй тэрэн дээр бол бүр үнэхээр одоо ер нь яана энэ хүний имчилгээл бүрэн гарч ирээсэ гэдэг тий тэгээд ингээд нөгөө гიშг жаргалыг яг ингээл юу нөгөө цүнхэндээ хөөх нөө хүний им тариа хийдсэн буугаад ирж байгаа тэгээ гараад ирэхэд нь бүр өөрийн ирэхгүй Бямбдарж дараах бит хоёр гიშг жаргалыг тэрч аваад өөлээд ингэж ийсэн шүү дээ. Тэгэхээр энэ ажлыг хийх гэж одоо ийм дурандаа гэдг юм уу? Мэдгүй энэ манай багийнхан миний шавнар тэгээд ямарваа нэгэн дэмжлэггүйгээр явдаггүй зогсчдөг юм. Тэгээ бидний Аз болоход бол төр засгаас ч тэр те имлгээс ч тэр үеийн яамнаас ч тэр ингээд асар их дэмжлэгүүд байсан болохоор зэрэг бас ингээд сайхан явсан болов гэж боддгоо шүү дээ. Тийм тэгээд энэ айхтар одоо эрүүл мэндийн салбарыг тодорхойлдог энэ эмчилгээ их орондоо нутагшаад зүгээр л ингээд нэг хүмүүсийн тий яана ингээд бүрэн ороод ирээсэй гэл иймэрхүү байдлаар явсан гэдэг тэгэхээр өстө нөгөө кино шиг гэдэг юм байна. Тий харин ийм би ер нь хаач ярьж байгаагүй л дээ. Өнөөдөр бүр миний сэтгэл хөдлөөд бас ингээд 100 жилийн түүхтэй эмнэлгийн одоо 100 жилийн болох гэж байгаа босгон дээр би бас одоо хуучны хүн энэ 100 жилийн түүхийн 40 гаруй жилийн түүхийг хамт бичлэлсэн хүний хувьд бас нэг бодит үнэн нэг их зовж зүдэрснээ амьтанд гайхуулж шигшүүлэх гэж байгаа юм биш. Зүгээр энэ юм болгон гүлгэр явдаггүй маа. Энэ болгон тодорхой хэмжээний идрээ бартаатай явдаг юм аа. Энд хүн шантарч болдгүй мал гэдэг ийм санааг л би өгөх гэж байгаа. Гэхдээ мэдээж би ганцаараа биш. Дахиад хэлэхэд маш олон сайхан санаатай, сайхан сэтгэлтэй, бас их хөдөлмөрч тийм ээ. Ийм одоо мундаг шавнар хамтран зүтгэгч эмчнэр удирдлагуудын тийм ээ эдний хүчээр л Монголын ард түмэнд хэрэгтэй технологиг л хамтдаа бүтээснээрээ бид нар бүтээлийн шагнал гэж би бүр 4 шавтайгаа Монгол улсын ерөнхийлөгчөөс төрийн сойрхол гэдэг энэ эрхэм хүндтэй цолыг хүртсэн хамгийн гол нь яг одоо энэ төрийн сойрхол ингээ бүтээлийн шагналаар ингээд хүртэхэд яг ийм нэг мэрэгжлийн 5 эмч буюу ингэж авч ийсэн түүх бас их ховор. Тэгээд би өөрийнхөө яг ийм маш сайхан 4 шавтайгаа ингээд авсан болохоор их баярлалтай шүү дээ. За хоёулаа ярилцлага өндөрлүүлье. Миний хувьд дүгнэхтэй мундаг хүнтэй ярилцаад суусандаа маш их баяртай байна. Тэгээд танаар бас маш их бахархчийн цаг заваа зарцуулсанд баярлалаа. Их орон ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд байдаг эмчнэраараа үргэлж бахархдаг. Тэр тусмаа эрхэм хүндтэй одоо цусны оюун дэлгэр гэж одоо таны бас нэгэн аваг болсон. Энэ мундаг одоо ардын эмч хүнтэй уулзах одоо нэг бахархал төрмөөр сайхан байлаа. Ардын эмч гэдэг бол одоо мэдээж яг салбарын бол хамгийн том цол нь. Гэхдээ үүний цаана бас яг бүхэл бүтэн ингэж нөгөө нэг салбар гэлтгүүгээр улс их орондоо үнэлэгддэг Хөдөлмөрийн Баатар гэдэг цол байдаг учраас би таныг бас яг Хөдөлмөрийн Баатар аваасаа гэж хүсэж байна. Тэгээд том утгагүй Хөдөлмөрийн Баатар цол авсныхан дараа бас эргээгээд тац жаргалтайгаар уулзъя гэдэг ерөөлийг хэлээд хоёул ярилцлага өндөрлөлээ. За баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа.